Шинжлэх ухаан танин мэдхийн Одмөндөр сувгийн Сиамбигийн түүх нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, нэвтрүүлэг маань та бүхэнд NTV телевизээр болон Одмөндөр сувгийн 83.3 107 гэсэн хостолгооноор яг одоо хүрж байгаа. За, энэ нэвтрүүлгийн маань харин ивент итгэгчээр бол ногоон ирээдүйг хөгжүүлийн үрээтэй MMS компани болон Монголын ажлын байрны үндэсний платформ Занга эмээний хамт олон маань ажиллаж байна. За, энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бид бүхэнд бэлтгэн хүргэдэг. Орой мэнд хүргэе. За орой минь төргий. Үзэг сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг бас давхар хүргье. За өнөөдрийн сэдэв бол таньшин ухаан 90 үе гэсэн сэдэв байгаа юм. За тэгэхээр өмнөх дугаар дээр бид нар юу ярьсан бэ гэхлээр Сиамби, Дунху, Ухаан, Хүннүү нарын одоо харилцаа холбоо ер нь яг ямархуу утгатай холбоотой байсан. Ер нь Дунху аймаг цаашаага хэд салж хуваагдсан. Үүнээс хойшоогоо ер нь яг ямар угсаатан аймаг, овг аймаг Ухаанчууд Хүннүүгийн захиргаанд орсон. Тэгээд хэр удаан хугацаанд явсан бэ гэдгийг бол нийтийн тооллын өмнөх 76 онд нөгөө Ухаанчууд Хуянди шанигийн үед бол Хүннүүгийн модон шанигийн өмнөх хаад язгууртны буш бонхон тонсон хэрэгээр бас дахин эзлэгдэж байгаа энэ үйл явдалтай холбосон. За тэгэхээр энэ түүхийг ингээ цааш нь үзээд байх юм бол ингээ Хүннүүгийн түүх бол явчин тий. Хүннүүгийн түүхийг ерөнхийдөө үзэх юм бол хан улстай хийсэн тэмцлийн түүх. Үүнтэй холбоотойгоор бол яг Ухаанчуудын хан улсыг түшиглэж тусгаар тогтнох гэсэн орлогуудыг маш олон удаа хийж ирсэн. За эдгээр олон үйл явдлууд нь бол цаашдаа бол Хүннүүгийн түүхтэй ингээд давхар ингээд яваад байгаа юм. За ингээд явах тусмаа болвол яасан бэ гэхээр Хүннүүчүүд Ухаанчуудаас алба татвар авах нэрийтлэр удирдагчийн дүүжилж хороож алах. Үүнээс гадна маш олон эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг нь олж ирэх. Ухаанчууд тэр адуу маалаа арьс ширээ ингэж авчираад хүүхдүүдээ бүсгүйчүүдээ авах гэж чадахгүй байх. Иймэрхүү түүхэн үйл явдлууд болж исэн. За тэгээд ер нь Хүннүүгийн оршсон тогтносон 300 жилийн хугацаанд яг Сиамбигийн ухааны Ухаан Дунхугийн удам шүү дээ. За эдгээр хүмүүс бол яг Хүннүүтэй болон хан улс энэ хоёрын яг аль нэгийг давхаас өөр арга байхгүй л дээ. Нөгөө арай сул учраас за тэгээд ихэнх хугацааг нь бодоод үзэх юм бол Хүннүүгийн талд орж ирсэн. Гэхдээ Хүннүү сулраад ирсэн үед бол хан улсын хүчийг ашиглаад ер нь Хүннүүгийн эсрэг торхирох, ер нь тусгаар тогтнохыг оролдож эхлэх иймэрхүү үйл явдлууд явсан байгаа юм. За ингээд энэ үйл явдлууд явснаас хойшоогоо болвол яг 93 онд бол Ухаан биш харин Сиамби тэдний ухсааны бас нэг Сиамби гэдэг энэ овг аймаг Хүннүүгийн 100 мянган өрхийг өөртөө нэгтгэснээр илүү хүчрхэг болж байгаа бусдаасаа. За ингээд Сиамби бол тодороод гараад ирсэн. Сиамби тодорч гарч ирснийхаа дараа бол яасан бэ гэхээр цагаан хэрмийг давж хятадын хил хязгаарлууд довтлого болсон. За үүнээс гадна бол өмнөх түүх сурвалжийн бичгүүдэд бол нийтдээ Сиамби 18 аймгийн холбоо байсан юм гэж. Гэтэл яг таньшин ухаан Сиамби улсыг байгуулсан цагаас хойш бол Сиамби бол 50 аймаг байсан. 12 том удирдагчаар удирдуулдаг байсан. 200 гаруй жижиг овг аймагтай байсан гэж ингээд бодоод үзэх юм бол бүр эзэнт гүрний хэмжээнд хүрээд ирсэн. За энэ үйл явдал нь ер нь манай эртний 1-р зууны сүүлчээр Хүннүү гүрний оронд болвол Монголын нутагт болвол Сиамби гэдэг улс түүхийн давцан дээр тодрон гарч иж байгаа. За тэдний цэрэг улс төр болно ингээд томоохон үйл явдлууд энэ түүхэн үйл явдлууд нь бол ер нь Сиамби хэдийгээр тодорхой хэмжээнд нэг юм урт удаан хугацаанд Хүннүү шиг 300 жил Сиамби гэсэн нэрэн доороо яваагүй боловч Сиамби, Муюн, Тобо хэмээх улс орнууд бол Монголын түүхтэй салшгүй холбоотой. За энийг бол яг Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгч Дэлгэр Жаргал гэдэг хүн бол байнгын судалгаанд дурдж хэлсэн байдаг. За тэгэхээр ер нь Сиамбигийн бол шашин шүтлэг, зан заншил Хүннүүтэй бол яг л адилхан гэж. За тэдний бүх бичиг үсэг гэдэг ч юм уу эсвэл ингээд янз бүрийн судалгаанууд байгаа байхгүй. За эдгээр судалгаанууд бол ер нь яг Сиамби, Хүннүү, Ухаан эдгээр бол бүгд л нэг үндэстэн угсаатан гэдгийг бол илүү цааш нь нотлосоор л байгаа. Хэлэн жүртэл адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр Сиамби гэдэг нэр яг хизээ яаж гараад ирвэ гэдэг нэг асуудал байгаа байхгүй. За өмнө нь бол нөгөө Сиамбиг маш олон янзаар нэрлэдэг байсан гэж. Гэтэл яг Сиамби гэдэг нэр бол өөр ямар утгатай, ямар хизээ хамгийн анх тэмдэглэгдсэн бэ гэдэг зүйлүүд бас тодорхой байхгүй. Манай ихэнх сонсогч нар маань бол Сиамби гэдгийг бол сүм булас эсвэл нөгөө Серби гэх мэт өнгө байх магадaltaй гэж. Гэтэл бас нэг сонирхолтой нэг түүхэн баримт байдаг. Энэ түүхэн баримт нь болохоор Зүүн хаан улсын үеийн нэг ИП гэдэг юу байгаа байхгүй төшмөл байгаа байхгүй. За энэ төшмөл бол тэр эзэн Хуандидаа бол илтгэл за энэ Сиамби гэдэг хүмүүс бол хизээ хаан гарч ирсэн гэдэг дээр нь бол Цин гүрний үед
хан улс Цингүрний үед те яг ингээд хан улс гаргаж ирэх гэж байгаа тэрний өмнөх Цин улс шүү дээ. За Цин улсын үед цагаан хэрэг барьсан. За энэ олон цагаан хэрмийг барьж байхад цагаан хэрмэн дээр ажиллаж байсан хятад гаралтай боолууд болвол цагаан хэрмийг давж умар зүг рүү зүгтаасан. За энэ умар зүг рүү зүгтаасан хүмүүсийг болвол Сян гэж нэрлэдэг болсон гэж байгаа байхгүй. За Сян гэдэг нь бол өчүүхэн гэсэн утгатай гэж. Тэгээ тэр би гэдэг нь болохоор бүдүүлэг буюу өчүүхэн бүдүүлэг хүмүүс буюу цагаан хэрмийг давж зүгтаасан гэж. Тэгээ энэ тодорхойлолтоос одоо ингээд бодоод үзэх юм бол Сямбачтан гарал угсааг яг нөгөө эртний хятад сурвалж бичгтэр түүхэн тэмдэглэл дээр хүннүүчүүд бол Сягийн үрцэс шүнвэгийн хойц гэж хэлсэнтэй яг адилхан ерөн гарал угсааны хувьд бол манайх тал юмаа гэдэг зүйлийг ярьж байгаа сте. Энд бол нөгөө улс төрийн өнгө аяс одоо будаг гэдэг зүйл орж эхэлж байгаа. За ингээд яриад ах юм бол ингээ маш олон янзаар бол те Сямбигийн одоо нэрний талаар ингээ гарч ирдэг. За тэрнтэй адилхан бас энэ Ма Чан Шоу гэдэг бас нэг хятад судлаач байгаа байхгүй. За энэ хүн болвол мэдээж энэ Сямби гэдэг нэрийн талаар бол те арай өөр одоо бас баримтууд байна. Ер нь бол Сямби нарыг түүхэн баримтуудыг үзээд авах юм бол тэд бол хизээч цагаан хэрмийг давж цухтаасан те хятад гаралтай хүмүүс бол биш юм аа. Үүнээс гадна ер нь хятад угсааны хүмүүс бол биш ээ. Сямби хэмээх нэрийг бол маш олон янзаар нэрлэж ирсэн юм аа. Энэ олон янзаар нэрлэж ирсэн нь бүр тэр бүхэл Солонгосын түүхэнд хүртэл байна. Солонгосын түүхэнд нийтийн тооллын 9-р онд гэж байгаа байхгүй. 9 онд Сямби хэмээх нэр бол түүхэнд нь гарч эхэлсэн. Тэр бүхэл түүхийн бүр сайн хөөгд үзэх юм бол Сямби гэдэг нэр бол бүр модон шаниугийн үед ч гэсэн Хүнүүгийн түүх хан улсын хоорондын харилцааны үед те хоорондоо харилцаж байсан нийтийн тооллын өмнөх 176 оны бичээс захидалд гарч ирсэн байдаг. За энэ бичээс захидалд бол яг нөгөө нэг хан улсын Венди Хуанди байгаа шүү дээ те. Хүнүүд нөгөө захиа илгээсэн байдаг те. За тэгээд энэ захиа илгээхдээ болвол алтан CB 1-ийг гэж байгаа байхгүй. Одоо хүнүүгийн модон шаниуд алтан CB 1-ийг гэж хэлж байгаа. Тэрнээс гадна үнэт бэлэг сэлтийг ингээ өгөө гэж байгаа. Тэр дотор нь алтан CB гэдэг үг гарч иж байгаа. Энэ CB гэдэг нь бол Сямбигийн нөгөө голо бүс гэдэг байгаа байхгүй. Сямбигийн голо бүс. Тэр нь нөгөө нэг өмнөх дугаар дээр хэлээдсэн үлзийтэй аратан гэдэг үг шүү дээ. Энэ үгний үнс олж хуураад байгаа. За тэгээд Сямбигийн өвөг дээдс бол мэдээж нэг л том бүхэл бүтэн те одоо ийм холбоотон байсан дунхуу. За тэгээд дунхуу нарын тухай бол энэ Ван Говэ гэж байгаа байхгүй. За энэ хүн бол энэ тэрдний одоо ингээд дунхуу нарын те хүннүү нарын ингээд хувцсны судалгаа хийсэн юм байна л да. За энэ одоо хуу нарын хувцсны судалгаа гэсэн зүйл байгаа. За энэ дээрээ бол нөгөө хамгийн анх CB, SHIB, SUB те гэх мэтэр ингээ олон янзаар нэрлээд байгаа. Эдгээр бүх олон нэрүүд бол зөвхөн Сямби л гэж байгаамаа. Тэ Сямбиг л маш олон янзаар нэрлэлжсэн нэршлүүд яваад байгаа шүү гэдгийг хэлээд байгаа юм. За ингээд мэдээж Сямби хятадтай харилцах харилцаандаа бол тэг бүр өмнөөс гэсэн үг шүү дээ. Хэдэн зуун жилийн өмнөөс гэсэн үг. Хүмүүг бас оршин тогтнож байгаа Сямби нар бас байсан те. За тэгэхээр Сямби нар хятадтай харилцах харилцаандаа бол мэдээж арай өөр одоо нэг баг төшмөг улс эсвэл одоо нэг юм хараат улс эсвэл нэг жижиг буурай улс орны хэмжээ нэг харьцаж байгаа шүү дээ. Энэ чинь хан гүрний хувьд те. За тэгэхээр яах вэ гэхээр мэдээж тэд бэлэг сэлтний зүйл хан улсын хуандын нарт барина. За энэ барихтаа бол их хвчлэн бол нэг гоёмсоглон хийсэн одоо ингээ алтан аралтай те ийм гаригтай ийм бүс бэлгэлдэг байсан байгаа байхгүй. За тэгээ энэ бүсийг нь харсан одоо хан улсын хуандын нар бол те энэ бүснээс нь шалтгаалаад энийг бол одоо саяны тэр нөгөө нэг бүсний нэрээр нэрлэдэг байгаа гэсэн шүү дээ. Ингээд нэг Сямби гэдэг нэр гарч ирсэн байх магадлалтай. Сямби нар өөрсдийгөө Сямби гэсэн юм бишээ. Магадгүй тэр бүсээр нэрлсэн байх магадлалтай гэж. Гэтэл орчин цагт бол мэдээж маш олон эрдэмтдийн судалгаагаар бол нөгөө Сямбиг уулын дэргэд байсан учраас өөрсдийгөө Сямби гэд нэрлсэн гэл. За энэ мэтлэнгээр одоо ингээд те Сямбигийн нэрийн талаар ч гэсэн маш олон зүйлүүдийг нэрлэж болж байгаа юм. Тийм байна те. Одоо эргэн тойронд байгаа улс орн нь юу гэж үзэж харж хэлэхээс шалтгаалаад байна шүү дээ. Ямар нэгдсэн мэдээллийн сантай гэдэг чинь тийм байх юм биш. Тэгээ ерөнхийдөө бол бүс гэдэг зүйл бол мэдээж нөгөө эрхэм нандин зүйл байгаа те. Монголын нууц товчоон Жамуух Тэмүүжин хоёр хоорондоо бүсээс солилцсон байдаг. Гэх мэтлэнгээр эсвэл одоо Уйгурын Идүүд гээд хаан одоо 5 дугаар хөвгүнчин болыг гэхдээ бол те Чингис хаанд бүс бэлгэлсэн гэх мэтлэнгээр ингээд үзэх юм бол бас 13 дугаар зууны үеийн одоо Иран дахь одоо Монголын хаант улс шүү дээ хүлээгүй хаант улс гэж нэрлэдэг байгаа тий. За энэ хаант улсын хаадууд нь бол эрх мэдэл одоо очиж байгаа хүмүүст ингээд нэг бүс барьж байгаа байхгүй. Бүс ингээ бэлгэлж байгаа. Тэгэхээр тэр бүс бол юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүний одоо нэг эрх мэдлийг нь хөтлөө илэрхийлдэг гэд гэх мэтлэнгээр бүсний тухай бол одоо маш олон судалгаанууд байдаг. Магадгүй энэ бол саяны тэрний хэлсэн бүстэй холбоотой байх магадлал бас л байгаад байгаа. Гэхдээ түүхэнд бол нэг ингээд
давтагдаад явцсан зүйл байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр ер нь нийт олон эрдэмтэд юу гэж юм? Одоо 10 жилийн одоо түүхийн номд юу гэж юм? Ихтэй сургуулийн номд юу гэж юм? Тэгэхээр энийг ингээ хөөгд үзэх юм бол нөгөө сүмбэ уул буюу Сиамби уулын дэргэд байсан гэдгээр нь Сиамби хэмээн нэрлсэн байх магадлал өндөртөө гэдэг зүйл явж байгаа. Одоо манайхан ч нөгөө ингэдэг штэ. Одоо балб гэдэг нэг улсыг хэлдэг шүү дээ, тий. Энд чинь монголчууд л дэлхийд ганцхан балб гэдэг ингэсэн шүү дээ. Бусдаар бол Непал гэж шүү дээ, тий. Яг тэрнтэй адилхан одоо хүннүүчүүд ч гэсэн дээ анх дунхуу байж байгаа тий Сиамби гэдэг ч юм уу ийм нэрлэлүүдийг ингээд орлон хэлээд үлдсэн юм. Яг манаа нөгөө нэг бичвэрнээ дээр юмуд их байдгүй. Ихэнхдээ тэр хаан улсын гэж юм уу тэр цэн улсын бичиг юмудаас л хайж олж ирж байгаа учраас тэдний хэлээр баг нэрлж яваад байгаа байх л та, тий. За тэр сүмб гэдэг рүү бол ер нь олон давтагддаг юм байна эдэмцдийн судалгаа. Тий. Сүмбэ буюу Сиамби уул гэдэг тий. За одоо тэгэхээр энэ үйл явдлууд маань бол яг нийтийн тооллын 1-р зууны үйл явдал л та тий. Нийтийн тооллын 1-р зуунд Сиамбичууд, Ухаанчууд ер нь аль нь л ер нь бас ингээд хүннүг эсэргүүцээд тий. Одоо хүннүг эсэргүүцэн гэдэг маань болохоор хан улс бол Сиамбичуудыг ч тэр хүннүгч тэр аль Сиамбич тэр Ухаанигч тэр ер нь хүннүг эсэргэл төрхирж байгаа. За цаг хугацааны хувьд бол өмнөд хүннүү, умард хүннүгээс алдсан байсан учраас хаашаа төрхирох уу гэхээр өмнөд хүннүүтэйгээр нийлээд Ухаан Сиамби нартайгаа тий умард хүннүүг л одоо ингэж явуулаад байгаа тий. За тэгээ энэ үйл явдлууд нэлээд цаашаа явсан. За тэгээд 18 аймгийн зохиолагч нар энэ Сиамбиг удирддаг байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол Сиамбигийн хувьд бол хаан гэсэн утга байхгүй байсан байгаа байхгүй. Аймгийн зохиолагч нар тий энэ аймгийн одоо холбооны ус байж тарах гэдэг байгаа байхгүй. Гэхдээ энэ нь бол бас нэг холбоо гэдэг зүйл бас юу ойлгох ёстой л доо. Аймгийн холбооны ус гэхээр одоо энэ хаантай улсаас арай бага гэсэн утга санааг бас илэрхийлэхгүй байгаа байхгүй. Жишээ нэг орчин цагаар бодоод үзэх юм бол Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс гэдэг ингээд чинь бас нэг юм бас тий яг энтэй л адилхан ингээд ойлгож болж байгаа юм. Засаглал нь тий засаглал нь арай өөр гэдэг ч юм уу. За мэдээж Сиамбичууд бол 150 он хүртэл тий эзэн хаангүй байсан. Гэхдээ Овг аймгийн одоо аймгийн удирдагч нар тий энийг захирдаг бөгөөд ингээ Овг аймгийн тэр 18 аймгийн тэр удирдагч нар нь хоорондоо одоо хилэлцээд олонхийнхаа шийдвэрээр ингээ явдаг гэсэн байгаа байхгүй. За гэтэл яг энэ үйл явдал дээр бол түүхэнд бол нийтийн тооллын одоо 93 онд Сиамби нар хүннүүгийн 100 мянган үрхийг эзэлж авсны дараа болвол хүннүг өрмөгчж байгаа. Бас баг Сиамби ус байгуулагдсан юм шиг ойлгоод байдаг байхгүй. Гэтэл энэ хоёр хоёулаа буруу. Ягаад гэвэл хүннүүч мөхөөгүй Сиамбич байсан. Усаа баг байгуулаагүй тий. Таншихаа одоо ингээ хамгийн анхных нь хаан болоод усаа байгуулж байгаа. Энэ үйл явдал эхэлж байгаа. За гэтэл Таншийн хua гэж яг ясаа юу гэсэн үг юм бэ? Яагаад хуай муу тий? Хуайн гэд ийм мэтлэнгээр ингээ яриад идэм бэ гэд. За энийг бол бид нар бол яг хүннүгийн түүхтэйгээ яг л адилхан авч үзэх юм. Яагаад вэ гэхээр эдгээр нэршлиг бол одоо монголчууд бид өөрсдөө бичүүлдээсэнгүй. Эртний хятадын одоо ханзаар тий магадгүй тэр Сиамби үгийг ч юм уу тий ингэж сийрүүлж бичихтэй арай өөрөөр өөрсдийнхөө дуудлагандаа ингэж ойртуулсан маягаар бичсэн байх магадлал өндөртэй. Жишээ нь Шанью хүннүг бол хүннүгийн эзэн хааныг Шанью гэдэг тийм биз. Гэтэл Шанью гэдгийг бол одоо бас маш олон янзаар нэрлэдэг. Энийн нэг жишээ нь бол сайн гэсэн үг гэж байгаа байхгүй. Шанью сайн. Сайн гэдэг нь одоо баг хаан гэсэн утга санааг илэрхийлэх ийм үг байсан гэж байгаа байхгүй. Гэтэл бол одоо Жүгдрийн бор гэж хүн байна л да. Монгол хийгээд Евразийн дипломат харилцаа гэсэн номыг бичсэн хүн байдаг. За энэ хүн бол Таншийн хуайн гэдэг тэр нь Таншийн хайн Хайн гэдэг үг бол манай монголоор бол хаан гэсэн утгатай юм аа. Тэгээ яг тэр Сиамбиг үе Таншийн хайн Танши хаан тий Танши магадгүй лээ. Яг номдэр бол Тэнчи хаан гэж бичсэн байгаа байхгүй Тэнчи хаан. За тэгээ энэ бол тэр хаан гэдэг нь хаан гэсэн утга санааг илэрхийлж байгаа шүү. Тэгэхээр Сиамбигийн үеэс тэр хаан гэдэг үг гарч ирсэн гэж хэлдэг байгаа байхгүй. Гүнжин Сүхбаатар бол Монгол жужаан буюу Монгол нэрэн улс тий. Монголчууд эртний үгд худлаарч байна. Монгол нэрэн улс гэж байгаа. За Монгол нэрэн улс гэдэг номон дээр болвол хаан гэдэг үгийг хаан хатан гэдэг үг те хагаан хатун гэдэг үгийг болвол монголчууд жужаан улсын үеэс хэрэгжилж ирсэн маа гэхэд Жүгдрийн боргоо бол Сиамби улсаас Таншихуа үгнээс хэрэгжилж байгаа шүү. Таншихуа нэр бол иймэрхүү утга учиртай гэдэг зүйлийг хэлээд байгаа. За гэтэл Таншихуа гэдэг хүн бол би нэг түүхэнд яг шинжлэх ухаанд юу гэж нэрлснээр нь ингээд нэрлээд яваад байгаа. Тэрнээс одоо Тэнчи хаан эсвэл одоо ингээд арай өөрөөр те ингээд нэрлсэн нэршлүүд байдаг. Энийг нэрлээд явчих юм бол манай сонсогч нар бас төөрөө явчих магадгүй. За Таншихуа яг ямар учиртай хүн бэ гэдэг зүйл ярьж байгаа. За Таншихуагийн тухай бол мэдээж алдартай домог байдаг. За энэ домог бол мэдээж яах вэ гэхээр Таншихуагийн эцэг бол өмнөд хүннүүгийн те цэргийн алба хааж ирсэн байна л да. За ингээд цэргийн алба хааж ирсэн тэрнийг бол тулуухуу гэдэг те. За тулуухуу бол мэдээж
хоёр янзаар бас ингээд түүхэн тэмдэглэдэг байгаа. Нэг нь болохоор Сиамбигийн одоо нэгэн овгийн удирдагч гэж байгаа байхгүй. Овгийн удирдагч. Нөгөө талаар бол ер нь тэр нөө домогт бол өмнөд хүмүүгийн цэргийн алба хааж байсан. За ингээд цэргийн алба 3 жил хаагаад ирсний дараа юу болсон бэ гэсэн чинь эхнэр нь жирэмсэн болсон байдаг. За эхнэр нь жирэмсэн болсон байсан учраас нөгөө хүн чинь мэдээж уурлан тийм эстэй. Уурлангуудаа энэ чинь одоо юу болж байгаа юм бэ гэж асуусан чинь эхнэр нь нөхрөө ятгадаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ бол Тэнгэрийн хүү. Яагаад вэ гэхээр би чамд яг учрыг тайлбарлаж өгье гэж байгаа байхгүй. За би нэг өдөр арга өрөөд те гаргалт өгөөд гадаа явж исэн. Гадаа явж исэн чи гівгэд нэг айхтар те үүл суурлалаа л гэд бороо ороо сүулдэ мөндөр орсон. Тэгээ би дээшээ тэнгэрдүү ингээ харсан чинь миний ам руу нэг мөндөр орчихсон. Тэгээд тэр цагаас хойшоогоо би гэд хөвлийдээ те өөр тээсэн юм аа. Тийм болохоор энэ бол Тэнгэрийн хүү. Өсөж том болсон хойно те магадгүй энэ бол олныг байлдан дагуулсан хүү болох магадaltaа гэж байгаа байхгүй. За тэгэн гут чинь одоо чи яг энд бол итгэж гин үү? Нөхөр байхгүй байсан хойгоо эхнэр нь тий. За жирэмсэн болчлаа гэж байгаа байхгүй. Итгэж гин үү? Домог юм чинь тэгэл тий. За домог юм чинь яах вэ тий. За тэгтэл одоо битэл энэ яг тэр тухайн цагтаа хүртэл нөхөр нь итгээгүй байгаа байхгүй тий. Мэдээж манай алангой ихийн юм дэвч тэгдэггүй шүү дээ тий. За тэгэхээр тэнд итгээгүй. За итгээгүй учраас яасан бэ гэхлээр тэр хүүхдийг үл зөвшөөрсөн байгаа. Гэхдээ хүүхд хүрсэн. За хүүхд төрсөн учраас яах вэ гэхээр эхнэр нь бол нэг сайд нартай гэж байгаа байхгүй. За заримд болохоор одоо нэг үеэлийнхаа хамаатынхаа талын хүмүүс төгсөн гэж. За ингээ өвгөн гут нөгөө хүмүүс ингээ өсгөж үржүүлээ том болсон байна л да. Өсгөөд одоо тэр хүү том болчих. За ингээд бага насандаа бол нөгөө эцэгийнхаа гэртээ байх байсан байж тээ. Тэр нэг ингээд хамаатандаа ч юм уу нэг хөгшин өвгөн эмгөө хоёрын гэрт байсан байна. За тэгээ гэртээ байжсэн чинь таньшийнхаа 14-өөс 15 нас хүрсэн. За яг энэ цаг үед бол таньшийнхоо бол мэдээж нөгөө бие бэлтрийн хувьд бол нэлээд сайн том болчихсон байсан. Ингээд нэг нүсэр ирэл болсон байгаа байхгүй. За яг энэнийг дагуулад би нэг зүйл хэлчихэд Сиамбичуудыг түүхэнд юу гэж тэмдэглэдэг вэ гэхээр Сиамбичууд зөө мухардлоготой буюу халзан гэж байгаа. Халзан ингээ бахим хүзүүтэй те маш одоо юм өргөн бүдүүн гартаа хөлтөө гэж байгаа байхгүй. Яг ийм ингээ бие хаата. А тэгүн гут дандаа улаан дээл өмсөд явдаг. Бараг өвдгөө шүргсэн гартаа гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ нэг юм нүсэр ингээ бүхэн шиг харагдаад байгаа те. За ийм хүмүүс байсан гэж хэлж байгаа. За гэтэл бол таньшийнхоо 14-өөс 15 наснда эр бэрн гүйцсэн ийм сайхан залуу болоод хувирчиж байгаа. За тэгээд нэг өдөр таньшихоо гэртээ эзгүй байсан хойгуур нь яасан бэ гэхээр ар гэрийг нь одоо надуу малыг нь хулгаалаад дээрэмж таваа ицсэн байгаа байхгүй. За яг энэ үед нь бол таньшихоо яасан бэ гэхээр гэртээ ирсэн чинь нөгөө нэг настай хоёр хүнийг дээрлэхэд бүх юм аваа явчихсан байсан. За тэгэн гут нь таньшихоо араас нь ямар ч зэвсэггүйгээр хөөжчоод нөгөө дээрэмчдийг чинь бүгдийг зодоод те бүх мал хөрөнгөд одоо агуурсаа те бүгдийг аваад ирсэн чинь тэнд юу болсон бэ гэхээр энэ яриа одоо Сиамби талаар ингээд даяараа тий тархаж байгаа байхгүй. За ингээд Сиамби даяараа тархсан яг энэ үйл явдал нь таньшихагийн нэр хүндийг бол асар их өргөсөн гэж байгаа. За тэгэхээр одоо нөө домгоо хөгөөд үзэхэр домгоо хөгөөд үзэнгүү таньшихаа бол ямар нэгэн угсаа залгамжлаж хаан болох боломж байхгүй. За тэгээд энэ эр зориг буюу одоо тий Сиамбичууд бол одоо хүний эр зоригийг маш их үнэлдэг хүмүүс байсан гэдгийг бол эндээс харж олж байгаа байхгүй. За ингээд нэгэн жилийн дараа буюу 156 онд Сиамбигийн хаанаар өргөмжилтгдсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ баг 16 наснда юм уу 15 наснда таньшихаа хаан болсон байж тарах гээд байгаа зү тий. Тэгэхээр нөхцөл байдлыг ахаа сайн бодоод үзэх юм бол таньшихаа яг хэдэн он төрсөн бэ гэхээр 140 он төрсөн болж тарах гээд байгаа. За тэгээд таньшихаа бол ер нь бол юу яасан байгаа. Ингээд аажмаар хүн ингээд Сиамбиг бол нэгэн жолоо татгаж эхэлж байгаа байхгүй. Бүр ингээд сайн базж эхэлж штэ. Нилээн сайн базж эхэлсэн. За ингээд базаад эхэлсэн саяны тэр 18 овг аймаг гэж яриадсан штэ. 18 аймгийн холбоо байсан ингээд. Тэгтэл бол энэ цагаас хойшоогоо Сиамбигийн түүхэнд бол 50 аймаг гэдэг зүйл чинь гарч ирж байгаа байхгүй. Одоо нэг орчин цагийн одоо манай судлаач нар ялангуяа одоо судлаач Батсүрэнгоо те энэ хүн болол тэгдэх яг ингээл 50 аймаг байсан 200 гаруй овг аймаг тэгээ бодоод үзэх юм бол эдгээрийг бүгдийг 12-ын том ноёдууд хуваарлдаг гэж байгаа байхгүй. Энэ бүхнээс аваад үзэх юм бол таньшихаа бол ер нь яг өөрийн засаг захиргааныхаа нэг чиг те ер нь бат бих ер нь Сиамбиг нэгэн гарт бол ингээ хатгахыг хүссэж ингээ төр засаг захиргааны зохион байгуулалтаа хийж эхэлсэн байгаа. За тэгээ хожуу хан улсын судрын тэгээ ухаан Сиамбигийн шаштрд гэж байгаа байхгүй. Таньшихааг ингэж хэлсэн байдаг. За ер нь бол цэрэг агт үлэмж олонтой. Зүүн баруун толгойлогч бүгдээрээ түүнийг дагсан. Ер нь бол бүх овг аймгийн удирдагч нар түүнийг дагсан. Тэгээ тэр бол тэрний гарт бол ихээхэн эрх мэдэл төвлөрснийг нь бол харуулж байна гэж. За ингээд бас дээрэс нь хожуу хан улсын судрын ухаан Сиамбигийн шаштрд гэж байгаа байхгүй. Энэ өмнө зүгийн хил хязгаарыг дээрэмдчтэй хойшоогоо дэнлийнд тулж зүүн зүгт пуёг ухруулж баруун зүгт уус ууныг цохиж
хүннүүгийн хуучин нутгийг бүгдийг эзлэн авба. Зүүнээс баруун тийшээгээ 14,000 ли. Өмнөөс хойшоогоо 7,000 ли гэж байгаа байхгүй. За мэдээж энэ 14,000 ли гэдэг бол километрээр бодоод үзэх юм бол 5,600 орчим километр. Одоо Улаанбаатар хотоос Монгол улсын баруун хязгаар Баян үлгэр рүү очиход хэдэн километр болоо те. Ингээд 1700 800 орчим байна те. Тэгээ ингээд бодоод үзэх юм бол ер нь энэ газар нутаг хэр одоо ингээ өргөн уудам газар нутгийг эзэлсэн бэ гэдгийг харж болж байгаа. За өргөн нь болохоор 7000 гэдэг нь болохоор ер нь бол 2800 орчим километр байгаа байхгүй. Одоо чинь сайн шант хүртэл хэдэн километр вэ гэдэг те. Иймэрхүү тооцоог бодоод үзчихэхэд бол энэ Сиамбигийн газар нутаг бол хэр өргөн уудам газар нутгийг эзэлж авсан бэ гэдгийг бол бас хүн ойдлоо одоо хийгээд авчиж болж байгаа юм. За ийм өргөн уудам нутгийг эзэлсэн Таншин ухаа гэдэг хүнийг ярьж байгаа те. Гэтэл яг энэ дээр бол бас санал нийлдэггүй судлаач нар байдаг. За санал нийлэхгүй байна гэдэг бол муу гэсэн зүйл бол бас биш л дээ. Яагаад гэвэл нөө түүхэн баримтуудаас нь ингээд нөгөө нэг баримтууд гаргаж ирээд байна шүү дээ. За саяны миний хэлдэг одоо Монгол Улсын их сургуулийн доктор Батсүрэн гэдэг хүн бол Таншинхоо бол яг ийм уус ун дэнлинийг бол бүгдийг байлдан эзэлсэн гэдэг баттай баримт бол байхгүй байна тий. За тийм учраас яг энэ бол өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрийг одоо бүрэн эзэлсэн гэдэг бол тийм ч одоо ингээд үнэлэлтэй гэдэг бол зүйл бол биш ээ. Ер нь бол энэ бол осолтой ийм хандлага байна гэдэг зүйлийг хэлээд байгаа байхгүй. За магадгүй тэрээр бол энэ 156-аас 158 оны хооронд тий хожмын гэж байгаа байхгүй. Хожмын 925 оноос 907-оос 1125 оны хооронд Монгол нутагт оршин тогтнож ирсэн тий Хятан гүрэн гэж байгаа. Хятан гүрний үеийн Абужи гэдэг хаан шиг одоо Монгол улсын тий хар орон хүртэл байлдан эзлэлт хийсэн байх магадaltaй гэж байгаа байхгүй. Хар орноос цаашаага ер нь бол бас яваагүй байх магадлал өндөртэй шүү. Яг энэ талаар бол түүхэн сурвалжуудад тодорхой баримт бол байдгүй маа гэдэг зүйлийг бас барьж авч үзэх хэрэгтэй гэж. За тэгэхээр ер нь бол одоо яг бидний ингээ байнга үзээд байдаг зурган дээр бол бас шүүмжлэлтэй ханддаг талууд бас байна гэдгийг хэлмээр байгаа юм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бол Монголын ажлын байрны үндэсний платформ Занга цэгийн хамт олон маань ажиллаж байна. Занга юм байна. За одоо ер нь бол яг одоогийн байдлаар шүү бүр сая 100 мянган хэрэглэгч 10,000 гаруй байгууллага 24 салбарын 20 мянган ажлын байр нээлттэй зарлагдсан байна. 24 салбарын 20 мянган ажлын байр бэлэн байна гэсэн үг. Одоо Занга эмнэр яваад орох юм бол ажлын байраа хайж байгаа хүмүүст бүгдэнд нь нээлттэй байна шүү дээ. За тэгээд 45-аас дээш насны иргэдэд зориулсан 750-аас дээш ажлын байр байна гэж байна. За дээрэс нь туршлага шаардахгүй 1650-аас дээш ажлын байр байна. За барилга, үйл хөдлөх хөрөнгө, банк санхүү гэх мэт салбар тус бүрт 1200-аас 1500-аас дээш тийм ажлын байрнууд таныг хүлээж нийнэ. Тэгэхээр одоо ер нь бол үндэсний платформ гэж хэлчихэд бол ямар ч хэлцэх юм байхгүй байгаа шүү дээ. Ажлын байр хайж байгаа таны найз нөхөд эсвэл иргэн тойронд чин ах トゥ донд чин ажлын байр хайж байгаа хүмүүс байх юм бол тий. Манайх ингэдэм байна л да. За нэг одоо чаддаг юм маань тэр тий. Тийм л ажлын байр гэ тэгээд бодоод нэг найз нөхдөөөс асуугаад ч юм уу хүрээл дундаас л хайгаад идэг. Гэтэл таны мэдхгүй орон нутгийн маш олон одоо юм сайн ажлын нөхцөлтэй байртай компаниуд ажлын зар нээлттэй тавьдсан байдаг. Улаанбаатар хотын хаан чинь тий бүх ингээд барилгын салбар ч юм уу эсвэл энэ одоо хөдлөх банк санхүүд ажлын байрууд байнга зарлагдж идэг. Энэ болгоныг нэгдсэн байдлаар нь хаанаас авах юм бэ гэх юм бол Занга цэг эмэн гэдэг энэ сайт руу ороод та бүхэн авах боломжтой. Тэгээд дээрээс манай Занга эмэний хамт олон маань аппликейшн болон веб хувилбартаагаар та бүхэнд одоо энэ одоо бүх мэдээлэлүүд хүргэж байгаа. Дээрээс нь цахим сургалтын платформ байна. Бид нар ажлын байр хайгаал гэдэг. Гэтэл тэр ажлын байранд тавигдах шаардлага нь одоо жишээлбэл компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Компьютерийн наазахны офис хэрэглээ ашигладаг байх хэрэгтэй гэх юм бол одоо ажлын байр хайж байгаа хүмүүсээ чадварчуулах нь Занга эмэний хамт олон нь хамаагүй шүү дээ. Гэхдээ Монгол хүн бүрийг ажилдаа орлоготой байгаас гэсэндээ энэ наазахын энэ ажлын байранд тавигдах шаардлагын энэ хичээлүүдийг тий одоо тавигдах шаардлагуудыг нь цахимаар хичээл болгоод та бүхэнд үнэгүй хүргээд байгаа юм аа. За энэ нь бол одоо аппликейшн болон веб дээр бас байрлалцсан байгаа шүү. За мөн дээрэс нь аудио номын сан байна. B2B буюу business to business платформ хөгжиж байна. Байгууллагын танхимын сургалт байна. Цалин үйлсний судалгаа, байгууллагын хүний нөөцөд зориулсан сэтгүүл зүй зэрэг хүний нөөц шаардлагатай тий ажлын байрны маш олон мэдээллүүдийг цогцоор нь зах зээлдээ таниулан хүргэж идэг ийм хамт олон юм байгаамаа. За тэгээ Монголын ажлын байрны үндэсний платформ Занга эмэний хамт олондоо баярлалаа. За баярлалаа. За
За тэгэхээр Сиамбичууд ер нь Монгол нутгийг тэр чигээр нь бүрэн эзлээгүй байсан гэдэг утга санаа гарч ирж байгаа. Нэг баримтууд нь болохоор өөрөө нэг умарт хүннүү гэдэг чинь 150 он хүртэл мөхөөгүй байсан гэдэг зүйлийг ярьж байгаа тийм. Ингээд яваалсан. Түр тусаа нэг Хуян овгийн овг аймгийнхан тийм хүннүүгийн хаад ингээд хаадын удмыг ер нь хүннүүгийн их мэдл Хуян овг шилжээд Хуян овгийнх нь ер нь 150 оны үед хүртэл ер нь байсан гэж үзэх юм бол яг Сиамбичууд яг Таншихуагийн үед хэдийгээр одоо Монгол те одоо Монгол буюу хуучин одоо хүннүү нутагт умарт хүннүүгийн нутагт хяналтаа тогтоосон байх боломжтой. Гэхдээ бүрэн эзэлсэн байх бол ямар ч боломжгүй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Шалтгаан нь юу гэхээр саяны тэр 150 оноос хойшоогоо л нөгөө нэг баруун зүгийн нүүдэл Таншихуа цохигдсноос хойш л баруун зүгийн нүүдэл гэдэг зүйл эхэлж байгаа юм тий. За тэгээ баруун зүгийн нүүдэлтэй холбоотойгоор болвол бусад тэр нөгөө нэг овг аймагуд байгаа. Эдгээр нь ч гэсэн ер нь бол Сиамбид яг эзлэгдсэн үү үгүй юу гэдэг нь тодорхой бус байна гэдэг энэ баримтан дээр тулгуурлах юм бол одоо яг бидний үзээд байгаа тэр нэг газрын зураг ба шүү дээ. Энэ бас нэг бас л бодуулж үзмээр л сэдвүүдийн нэг байгаа байхгүй юу. Тэ. За гэтэл одоо нэг яг Таншихуа 156 онд хаан ширээнд суугаад те ер нь 3-4 мянган морьц сэргэр гэж байгаа байхгүй юу. Энэ нэг бусад одоо овг аймагуудыг ингээд довтлсон гэж байгаа. Энэ цагаас хойшоогоо нийлээд ер нь Сиамбичууд бол хан ус руу довтолж эхэлсэн гэж байгаа байхгүй. За ингээд 158 оны өвөл бол те өмнөд хүннүүгийн шанью жанжин одоо энэ Жан Хуаны хамт гэж байгаа байхгүй. За энэ хүмүүс мэдээж хан улсын өмнөөс тулж байгаа шүү дээ. Хан улсын өмнөөс Сиамбиг довтлсон байгаа. Сиамбиг довтлоод 200 гаруй хүнийг алсан байгаа байхгүй. За 159 онд бол Сиамбичууд бол буцаагаад те одоо довтлсон бөгөөд хэдэн зуун одоо хүнийг алаад дээрэм тонол хийсэн байгаа. За энэ мэтлэнгээр ингээд 163 Сиамбигийн 1000 илүү морьтон Лёдуныг довтлсон тий 166 он Сиамбигийн хэдэн мянган морьт цэрэг болвол олон зам хуваагдаад хан улсын умарт хилийн 9 тойргийг гэж байгаа байхгүй 9 суурин газар гэсэн үг шүү тий ер нь бол дээрэм тонол хийсэн гэл энэ мэтлэнгээр ер нь бол хааны ордонд бол Сиамбигийн довтлохын улам л ихсэдсэн байгаа байхгүй за ингээд улам ихсэдсэн учраас ер нь бол хан улс бол умарт хилээ яаж хамгаалах уу гэдэг тал дээр бол ер нь үнэхээр хүчмөр хөксөд гэсэн. Цэргийн хувьд бол хүчмөр хөксөд гэсэн. Чинээ одоо 100 мянган жилээр араасаа байнгын төлж байгаа юм чи тийм шүү дээ. Тэгээ ингээд хүчмөр хөксөд эхлэнгуудаа яалчгүй юм хийж байгаа юм л да. Тэр нь юу гэхээр хан улсын хуанди бол Таншихуаг ван цолд өргөмжилж байгаа юм. За тэгээ ураг барилдаж байгаа юм. Өөртөө таатах бодлого явуулж байгаа юм те илч явуулж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ бүхнийг бол хожуу хан улсын сударт бол бичсэн байгаа байхгүй яг Ухаан Сиамбигийн шаштрт. За тэгээ яг энийг бичихтэй юу гэсэн бэ гэхлээр хааны ордонд бол те аюул зовлон учирсан. Яаж чадахгүй байгааз. Тэгээд бол илч томилоод тамга тэмдэг байраад те Таншихуаг ван өргөмжлөөд инх ураг барилдъя. Гүнжээ өгөө, алт өгөө, мөнгө өгөө, тариа будаа өгөө те, тар дурдан өгөө те. Яг л энийг хэлж байгаа байхгүй. За ийм үед нь бол Таншихуа бол юу гэсэн бэ гэхээр үл зөвшөөрсөн гэж байгаа байхгүй. Үл зөвшөөрсөн. Тийм учраас дээрэм тонол хийх нь улам их хэцүү болсон гэж байгаа. За ингээд хан улсын цолоос бол тий цол хэрэгэм ер нь бол ураг барилдана гэдэг бол нэг бодлын бол санхүүгийн хувьд бол нэлээд том асуудал юу байхгүй эрх чөлөө гэдэг ч юм уу тий гэтэл бол яг Таншихуа бол нөгөө газар нутгаа тэлэх эсвэл улс орныхаа гадаад байдлыг бэхжүүлэхийн төлөө явж исэн байгаа байхгүй тийм болохоор тэр бол хан улсын зүгээс өгж байгаа нэг хөлийн нэг ван гэдэг цол ч юм уу тий энэ бол ямар ч хүндэтгэл бол биш ээ гэдгийг бол өөрөө харуулсан байна. Яг л энэ арга явдیں۔ Тий нэг ургийн гэрээ байгуулах гэж үзэл татвар мотор өгөх гэж үзэл тэгэл бүс нутаг ойрд ордонд байгаад жижиг одоо хүмүүст нь цол өгөөл салин фүндүү өгөөл харин тэ за тэгээд Таншихуаг одоо яг нэг 90 үе байгаад байгаа шүү дээ тий за 90 үеэс гадна яг Сиамбичууд бол 168 оноос 190 оны хооронд баггүй ер нь хан улс руу бол маш олон удаа довтлсон байдаг юм лээ маш олон за тэгээд энэ олон удаа довтлоход бол эндээс зөвхөн нэг л жишээ хэлэхэд 177 онд бол тий 177 онд гэж байгаа байхгүй юу. Тариа будаа хураах үеэр одоо эсвэл одоо ингээл тэ ургац мургац хураах үеэр гэдэг ч юм уу. Эсвэл маш олон одоо ингээд тойргууд тэ ингээд Сиамбигийн довтлохын улам их ихслээ. Зөвхөн энэ хавраас намар гэхэд бол Сиамбичууд 30 удаа довтлсон гэдэг хааны ордондоо захиал гэж байгаа байхгүй. Хавраас намар 100-ны турш тэ. Тэ. За тэгэхээр чинь энд бол яах вэ гэхэлэр нөө хааны ордонд бол Сиамбигийн тухай асуудал улам ихээр яригдж байгаа гэсэн үг байхгүй. Наач одоо 30 удаа гэдэг чинь юу гэсэн. За 6 сарын хугацаанд гэж бодоход чинь тий бараг худал чинь 4-5 хоног нэг удаа дайраад харин тий бараг тэгэх гээд байгаа юм тий а яг нэг
салаад давталж байгаа одоо нүүдэлчдийн нэг давуу тал нь тэр байгаа шүү дээ. Салж удаад давтлаад байдаг гэсэн. За үүнээс гадна бол яг энэ үйл явдлууд маш олон болоод эхлэнгуут чинь хан улс болон Сиамбигийн харилцаанд нэг юм түүхэнд нэгэн сонирхолтой баримт үлдээсэн байгаа байхгүй. За энэ бол юу гэж үлдээсэн бэ гэхэлэр маш олон удаа ингээд нөгөө нэг Сиамбичууд давтлаад байхаар чинь энэ яг ямар хүмүүс вэ те тэдний түүхийг бүр маш сайн судлаад эхэлнэ. Яг ямар хуу зэрэгтэй, ямар хуу зэвсэгтэй те ямар хуу хүчтэй гэдгийг нь түүхэнд бол ингэж тэмдэглэж үлдээсэн байгаа. За тэр нь болохоор хүн улс бууруулан зайлснаас хойшоогоо тэдний хуучин нутгийг нь Сиамби нар бүрэн эзэлж авбаа. Тэдний цэргийн тоон 1 бум тэ. Тэгээд морд нь бол хүннүгээс нэг одоо юутай хурдан зэвсэг хурц морь хурдан гэж байгаа байхгүй. Хүннүгээс нэн төвчээртэй гэж байгаа байхгүй. Энэ бүх зүйл нь юу гэсэн үг вэ гэхэлэр нэг 300 жилийн хугацаанд хүннүг довтолж тэ ер нь хүннүүтэй уулзраа болох гэж бөө юм болж байгаад хаан улс хүннүү одоо байхгүй боллоо тэ хүннүү одоо танарт гай болохгүй гэж хэлсэн чинь ахаал нэг Монгол нүүдэлчин угсаата Сиамбичууд гарч ирэнгуутаа одоо манай ээлжээ гэл тэ ингээд эхэлж байгаа энэ үйл явдал гарч иж байгаа байхгүй. За тэгээ энэ үйл явдлаас үндслээд бол хааны ордонд болсон зөвлөгөө хуралдаанаар бол бус өмнөх түүхээс өгсөн. За энэ өмнөх түүх гэдэг нь бол Сиамби гэдэг бол бас л яг л нүүдэлчин. Тэдний хувьд бол нөгөө зэрлэг бүдүүлэг гэдэг ч юм те энэ нэг утга санаа хэвээр явж байгаа. За ийм учраас нөгөө хэд маань өмнөх түүхээс өгч ярихдаа бол хан уудын Хуанди бол хүннүгийн эсрэг маш олон удаагийн дан хийсэн. Энэ олон удаагийн дан хийгээд хүннүг бүр мөсөн мөхөн гэж бодсон. За ингээд бүх насаараа хүннүү рүү довтлсон боловч эцсийн эцэст юу болж хувирсан бэ гэхлээр улс орон маань хан улс маань эдийн засгийн хувьд бол хямарч эхэлсэн. Тэ ард түмэн хоол хүнсгүй болсон, тариа будаачгүй болсон. Тэр бүхэд газрын эзэд хүртэл одоо эзэн хааныхаа эсрэг хөдлөхөд бэлэн болчихсон тий. Давс төмөр одоо энэ онцгой бараануудад татварыг нэмсэн. Ингэснээр бол ингээ амьдралын ахуй ингээ бүгд ингээ хэцүү болсон. Тийм учраас бүр сүүлдээ одоо газрын жижиг эзэд хүртэл босоход бэлэн болсон. Энэ үед бол уудын Хуанди болвол дайн байлдааныхаа арга сүүлд нь зогсоосоо эдийн засгийн хямралд орсон. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Хуанди минь та одоо Сиамбита байлдан гэхээ болоо гэсэн байгаа байхгүй. За гэтэл бол хан улсын Хуанди бол бас л нэг шииртэй гэдэг ч юм уу те бас л мөчөөгөө өгөхгүй хаан байсан байгаа байхгүй Хуанди. За тэр яасан бэ гэхээр их цэрвээ бэлдээд Сиамбигийн нутаг руу орж довтлсон. За ингээд довтлсон тэгээд яг энэ дайнд бол бодит байдал дээр бол Сиамби ялагдсан байна. За ялагдсан бөгөөд Сиамбигийн яг тэр дайнд оролцсон цэргийнх нь гэж байгаа байхгүй. Цэргээ 3 гар хуваагаад урдаас нь таньшихаа явуулж байгаа штэ. За гэтэл бол тэр цэргээс 10 цэргээс нь 7-оос 8 нь өгсөн гэж байгаа байхгүй. Цэрэгт ирсэн. За ийм муу дайн хийсэн нөгөө нэг баруун зүүн төвийн гарын тий одоо нөгөө нэг цэргийн жанждуудаа бол таньшихаа бол яасан бэ гэхээр бүгдийг барьж авч хорсон байгаа байхгүй. Хорж дайныг бол өөрийн гартаа авсан гэсэн. За ингээд нөгөө нэг таньшихаа яасан бэ гэхээр эсрэг талын те дайн байлдаа нь улам эрчимжүүлэх, дайныг өөрөө удирдах энэ мэтлэнгээр явсаар агаад яасан бэ гэхээр ер нь бол Сиамбигийн одоо нөгөө нэг яралууд нь арай илүү болж эхэлж байгаа. Довтлогонууд нь илүү болж ширүүсч эхэлж байгаа байхгүй. За ингээд явж байгаа хоорондоо бол Сиамби таньшихаа болвол ер нь бол бүх газар нутгаараа явж үзээд те ард иргэдийнхаа амьдралаа танилцах гэдэг нь шүү дээ. За ингээд яваад үзсэн чинь Сиамбигийн хүн ам үнэхээр өсчихжээ. Дагаж ирсэн Овг аймгийнхэн тоон өссөн байна. Хүмүүс нь одоо тийм ингээд хүн ам өссөн. За эдгээр хүн ам өссөн учраас таньшинхаа бол хүн амаа тэжээх тухай. Яагаад гэвэл дандаа мал идэтэй байвал бас тийм болохгүй. Энэ бодвол тийм одоо ингээд малгүй болчихно гэсэн үг шүү дээ. За ийм учраас яасан бэ гэхээр тэдний хувьд бол нэг юм агүй сайхан загстай гол байт юм байна л да. За тэгээд тэр загстай голоос нь яасан бэ гэхээр Сиамбичуд өөрсдөө загас барихтаа ингээд нэг жоохон болих гэх юм эсвэл одоо нэг арай л баг барьдаг гэх юм. За тэгсэн чинь тэнд бол нэг воо гэдэг нэг юм угсаатан байсан юм л да. Угсаат одоо ингээд. За тэдгээрээс бол тэдний хүмүүсийг авчир Сиамбигийн нутагтад те яг тэр голоос нь бол загас барих. Загас барьж одоо хүмүүст одоо яг загсыг яаж барих юм гэдгийг нь зааж өгөх те. Эсвэл ингээд хүнсэндээ загас хэрэглэх зүйлийг бас давхар ингээд хэрэгжилжсэн байгаа байхгүй. Загсыг бол хүнсэндээ угаасаа л хэрэглэдэг байсан те. Одоо нөгөө Тэмүүжин Бэгдэр хоёр ч гэсэн нөгөө загас гөөх хийдэд бариад болсон чинь булаацалтаад хин шарж идэх вэ гээл те. Ийм юмнууд болоод байдаг байсан. Тэгэхээр нүүдэлчдийн хувьд бол нэг болохоор нь усын амтан идэж болохгүй гэж яриад байдаг. Нэг болохоор одоо гээл те загсыг бол иддэг гээл ингээ гарч ирээд байдаг. За хан улсын Линди хааны анх дахь оноос гэж байгаа байхгүй. Таньшихыг одоо ингээд нас барах хүртэл гэж байгаа. Нас барах хүртэл буюу ингээд 168 оноос 181 оны хугацаанд хан улсын хилийн гэж байгаа. Энэ Бян Лян гэд юу гэд энэ 9 тойрог ба шүү дээ. Энэ 9 тойргийг бол жил дараалан юу яасан байгаа. Довтлсон байгаа байхгүй. Жил дараалан довтлоод энэ нь бол өөрөө бол Сиамбиг бол үнэхээр одоо ингээд хүчрхэг болгох одоо үндэс суурийг нь тавиад өгсөн байгаа.
За энэ мэтлэнгээр ингээд яриад байх юм бол Сиамби бол Таншинхуа хаан бол үнэхээр нөгөө нэг юм улс төрийн алсын хараатай хүн байсан байгаа байхгүй юу? Ер нь нүүлчдийг нэгтгэхий тэгээд хан улсын эсрэг тэмцэх юм бол хан улсыг ялч чадна. Хан улсын одоо нөгөө нэг хичнээн мэдж байгаа ч юм те хан улс ингээ хүчтэй болчих юм бол яадаг вэ? Нүүлчд ингээ хүчгүй бол яадаг вэ те? Өөрсдийнхөө эсрэг ингээл өөрсдийнхөө л ингээ зэвсэг болгож ашиглаад байгаа шүү дээ те. За тийм учраас ер нь бол нүүлчдийн эсрэг суурьшмал соёл иргэншлийн хан улсын эсрэг ямархуу арга хэмжээ авах вэ? Тэдний өгөөд одоо цол тэмдгээс татгалцах уугүй гэдэг асуудал яригдж байгаа байхгүй. Бодит түүхэн дээр ярих юм бол бас л энэ цол тэмдэг гэдэг чинь бол яг 13 дугаар зуунаас жишээ аваад хэлчихэд Ван хаан тойрол. Тийм баас тэ тий. Ван гэдэг цол өгжсэн гэдэг ч юм уу. Таян буюу Да Юан гэдэг цол өгжсэн. Энэ дандаа алт улсын цолууд ч тэ. Жавд хори гэдэг цол өгжсэн биз дээ тий. Энэ мэтлэнгээр ингээ өгж ийнэ гэдэг бол тэр цолыг авж ийнэ гэдэг бол бас л нэг байдлаар бол тий хөлийн зөвшөөрж байгаа байхгүй. Гэтэл Таншинхуа бол ерөөс огт хөлийн зөвшөөрөөгүй байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр явсан. Гэхдээ Таншинхуа бол урт наслаагүй. За энэ юу гэж үзэх юм бэ гэхэлэр Сиамби улсыг үндэслэн байгуулсан Таншинхуа бол бас нэг яг шаниутай харьцуулаад үзэхэд бол модон шаниу. Модон шаниу бол яг хэдэн жил хаан ширээн суусан бэ гэдэг зүйл яригдана те. Тэгтэл бол 35 орчим жил хаан ширээн суусан гэж гарч ирж байна. За тэгтэл Таншинхуа бол үнэхээр яг эр хүний эд залуу насандаа буюу 40 наснда 45 наснда таал төгсөж байгаа байхгүй юу? 81 онд нас орж байгаа юм. За тэгвэл гот энийг бол түүх сурвалжид юу гээ үзчихэж байгааз 45 насгээ үзчихэж байгааз гэтэл энийг яг түүхийг бодоод үзэх юм бол Таншинхуа 156 онд 16 наснда хаан ширээн суусан гэж байгаа. За тэгэхээр чинь 16 нас гэдэг чинь 140 байгааз. За тэгээ 181 онд насарсан. Тийм ээ тий. Тэгэхээр ингээд түүхийн ном дээр ингээд яг ингээд 45 нас гэх ингээд гарч ирээд дээ. Гэхдээ насыг яг ингээд бодоод үзэх юм бол 41 байхгүй. 41-ийг чинь ахаа сайн бодоод үзэх юм бол хий насаараа 40 байхгүй. Тэгэхээр энэ 40 гэдэг чинь бол нөгөө Гүйг хааны нас орсон та хоёрын төстэй байхгүй. Тэгээ тэр бол юу гэсэн үг вэ гэхээр эр хүний эд хийж бүтээх 40 хүрсэн эр дөрөв дарсан ат гэж ярьдаг шүү. Яг тэгширж байгаа. Яг энэ үедээ нас барсан. За энэ нас барсан гол шалтгаанаар нь дамжаад ер нь бол Сиамби одоо нөгөө нэг тий хүчээ алдах ийм үйл явдал болж байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол Сиамби улсыг үндэслэн байгуулсан Таншинхуаг бол маш олон эрдэмтэд тий ер нь бол маш сайнар үнэлдэг. Яагаад гэвэл Таншинхуа бол Сиамби улсыг байгуулсан тий ер нь бол гүнжи Зүхбаатар болж байгаа байхгүй. Бодвос Таншинхуа багаасаа цэргийн эрдэмт сайн байсан бололтой. Тэр өөрөө улсынхаа төв хэсгийг захирч байсан ба түүний үед хууль цааз буй болж эрх мэдлийг аажмаар гартаа төвлөрүүлэн өндөр байр суурьтай болсон тул Таншинхуа болвол аймгийн толгойлогч бус нэг нь ёсны хаан байжээ гэж дүгнсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ дээр бол нэг зүйлийг хэлэхэд тэр олон овг аймгийг те 200 овг бараг 50 аймаг гэдэг яриад байгаа. 12 том ноён. За энэ олон хүмүүсийг нэг захиаргаан зангидахын тулд ямар одоо аргаар зангидах вэ гэхээр чанга хатуу хуулиар байхгүй. Энийг ч гэсэн эртний тэр хятадын сурвалж бичиг тэмдэглээд үлдээсэн байгаа. Сиамбичууд бол чанга хатуу хуультай. Зүрхлэн зөрчигчд бол байхгүй гэж хэлж байгаа байхгүй. За энэ бүхнээс үзэх юм бол одоо ингээд Сиамбигийн яг эхлэл хэсэг хамгийн анхны хаан нь те энэ хаан бол хан улсыг бол үнэхээр чичрүүлж исэн, айлгаж исэн ийм хаан болж тараад байгаа юм. Бас л ярих ёстой л байсан юм байна тийм ээ. Энд чинь бол бас л эзэлсэн газар нутгийн хувьд те тэр байлдан дагуулж байгаа үе муу бол бас л багтмаар түүхтэй юм байна шүү дээ. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани ажиллаж байна. За MMS компани хамт олонмоор манай энэ хүннүүгийн түүх те одоо Сиамбигийн түүх нэвтрүүлгүүд маань дамжин хамтран ажиллаж байгаа талархлаа илэрхийлье. Хөш олон дамжаарай. Энэ компани хамт олонны урай надад их таалагддаг. Ногоон ирээдүйг хөгжүүлье. Тэгэхээр одоо ногоон ирээдүг одоо хөгжүүлсэн гэх юм бол тэ зөвхөн ийм өөртөө хамаатдаг юм яриад байгааз. Гэтэл энэ чаддаг мэддэг бүх зүйлсээ нийтэд ил хувааж тавьж хамтдаа хөгжиё гэж ярьдаг юм хамт олон байдаг. Тэгээ нөгөө буян тухайгийн нисхийн тойргоос те урагшаага яваад замынхаа зүүн гартал 200 м яваад очиход яг тэнд нөгөө нэг юм талбайн байгуулалт нь ямар байдгийг за тэгээд агуулгын байрал нь ямар байдгийг опс нь ямар байдгийг ингээд яг грин билдинг гэдэг том төсөл хэрэгжүүлсэн байдаг те тэр төслөө болохоор бүгдэд нээлттэйгээ танилцуулдаг. За бид нар одоо эрчим хүчийг ингэж өөрөөсөө гаргадаг тийм нарны одоо эрчим хүчийг ашиглан бид нар ингэж энэ барилгаа цахилгаанжуулдаг тогийг нь гаргадаг. Тэгээд эндээсээ илүү гарсан тогоо улсдаа зарчдаг. Хогийн менежмент гэж ийм байдаг. Усны менежмент гэж ийм байдаг юм аа. Тэрийг бүгднийг хийгээд
Тэгээд дэлхийд маш өндөр танилддаг энэ нөгөө гэрчлэгийг нь авцсан. Тэгээд ерөөсөө нийтээрээ хамтдаа ингээл хөгжиж. Бидний ирээдүй бол хийнэ гэл одоо бидэнд нээлтээр харуулж идэг ийм хамт олон байгаа. За тэгээд энэ байгаль дээлтэй одоо тогтвортой хөгжлийг дэмжиж те шахагдшгүй эрчим хүчний их үүсэр болох энэ нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг харилцагч нартай хүргэхээр ажиллаж байгаа. За энэ нь болохоор одоо нарны эрчим хүчний зах зээл дэлхийд тэргүүлдэг энэ Jinko Solar болон Solax Power гэдэг энэ одоо үйлдвэрлэгчдийн одоо тэр зүйлийг нь Монголдо оруулж ирж байгаа. Энэ технологи нь Монголдо оруулж ирсэн. Тэгээд Монгол орныхоо уур амьсгал тохирсон шилдэг технологийн одоо бүтээгдэхүүнийг малчин өрх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчилгээ гэдэг бүх хэл салбарт 30 жилийн баталгаа хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгож байгаа. Ингээд хамтдаа ногоон ирээдүрээ явъя. Бид нар эрчим хүчний хувьд алийн болгон хичнээн 100 жилээр те хараат байх юм бэ. Дэлхийд чинь ийм технологи нь гараад ирсэн байна. Энийг хамтдаа хэрэгжүүлээд үзье. Манайх өөрсдөө туршаад үзүүлээгээд өөрсдөө хийцэн. Тэгээ болж гинэ гэж санал болгож байгаа ийм хамт олон багхгүй. За тэгээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг нь 7711 1999 гэсэн дугаараас аваарай. 7711 1999. Ногоон ирээдүйг хөгжүүлийн үрээтэй MMS компани хамт олондоо баярлалаа. За яг саяны дээр газар нутг гэдэг байгаа штэ. За газар нутгийн асуудал дээр бол манай нэвтрүүлгийн нэг гол зорилго байгаа штэ. Түүхэн баримтыг бас археологийн дурсгалаар ингээд баталгаажуулдаг. За тэгээ энэ дээр бол ерөнхийдөө бол айл болох баруун тишээгээл ер нь Сиамбигийн буш бонхон олдох гэдэг шүү дээ. Олдвол ер нь бол газар нутгийн эндээс цаашаага байсан юм байна гэдэг юм баримт байхгүй юу. За тэгтэл бол нэг хэсэг бол Монгол нутгаас Сиамбигийн буш бонхон олдоогүй. Огт олдохгүй байсараагаа л сүүлдээ ер нь нэрнгээс Монгол тэгээ саяны одоо энэ эцэс юм уу үгүй юм уу гэдэг зүйлийг яригдах гээд байгаа байхгүй юу. За ингээ явж идэл яасан бэ гэхэлэр ингээ айргийн гоцгоор тий эсвэл одоо тэр дарханд ингээ Сиамбигийн буш бонхон олох одоо манай доктор Одбаатар эдгэр хангаа за эдгэр хүмүүсийн судалгаа болвол энэ том баримтуудыг чинь ингээ араас нэхэн хөөгөөд яваад байгаа гэсэн үг байхгүй юу. За хэрвээ баруун зүгт тий одоо баг Баян үлгид ч юм уу Ховдод ч юм уу Сиамбигийн булш олчих юм бол саяны хилээд байгаа энэ баримт бол баг өөр үндсэндээ няцаагдана гэсэн үг байгаа байхгүй юу. Тий. За тэгэхээр одоо маш олон эрдэмтдийн судалгаагаар болвол Таншин ухааг байна шүү дээ тий. Түүний байгуулсан Сиамби усын талаар бол ингээд Сиамбиг өрн үндсэндээ бол гол төлөв гагцгүй Таншин ухаан хүч нөлөөнд дулдууд нь нэгдмэл хүчрэх байдалтай байсан болохоос биш хэрэг дээрээ бас их л ирээвэр хураавар нилээд хэврэг төр улсын бүрдэл байсныг харуулж байна гэж бичсэн байгаа байхгүй. За энэ бүхнээс үзэх юм бол Танших бол төрийн бодлого цэрэг дайны хэрэгт тэг чамгүй боловсрсан бас хан улсын төрийн ичнээ бодлогыг гадарладаг. Энэ ямар тал санаа агуулад байна гэдгийг мэддэг те. За тэрнээс гадна бусад овог аймгийн хүчрхэг жолоодогч нарыг захирч чаддаг байсан хүнийг л хэлээд байгаа байхгүй. Бусад хүчтэй хүмүүсийг захирж ирсэн чинь хүчрхэг хаан болж чадна гэсэн үг үстэй те. За энэ хүрээд Таншин ухаа гэдэг Таншин ухаан 90 үе гэдэг нэвтрүүлэг дуусч байна да. За хоёулын чинь хэдэн минут байгаа асуух асуултууд байгаа юм л да. Хоёрын минут бол дуусчихсан. Хэдэн минут цаг гарчихсан. Тэгээ нэвтрүүлгээ дуусчлаа. Боли сэйс яриад хасаа. Одоо хасгүй юм асуу барах юм. Одоо гэж хараад. Эгэ доктор очиж байгаад. За яг дуусчихаг дараа асуу. За дуусах. За асуу. Тэгээд энэ дунхуунар шүү дээ тий. Дунхуунар ч уул нь энэ Оморт хүннүгийн нутгаас зүүн гарт тийш байсан. Зүүн гарт тийш байсан тий. Тэгээ одоо ч Сиамби чинь болохоор баруун гарталд гараад байлаа шүү дээ. Баруун гарт гаж ирээгүүл дээ энэ зөв баруун тийш юм уу? Үгүй баруун тийшийг ер нь яг эзэлсэн үгүй гэдэг саяны асуудлыг яриад байгаа байхгүй. Бацуурн гэдэг одоо судлаач үзэж байгаагаар бол энэ орхны хүндийг хүртэл явсан. Кеданы Драбужи гэдэг хааны тий. Тэр орхны хүндийг хүртэл явсан шүү дээ. Тэр хүртэлх л газар нутагт явсан. Тэрнээс цаашаа бол Сиамбичууд ер нь явж чадаагүй. Ягаад гэвэл тэр Дэнлийн гэдэг тэр бусад овог аймагуудыг эзэлсэн гэдэг баттай баримтууд нутгаа байхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бодож үзэхчтэй асуудал байгаа байхгүй. Одоо энэ зүүн тийшээ тэгээд одоо олдсон зүүн тийшээ бол өөрөөс тэр чигээр л ингээ Сиамбигийн нутаг шүү дээ. Уугуул нутаг юм чинь тий. Яг дунхуунарын байсан нутаг гэж байна шүү дээ. Оо манай гомбо зураг авсан зургийг авта. Энэ нэг нэвтрүүлгийн хийсэг болдог айгу тэнийг болчихлоо. Сайн сүлдэх тий сайн сүлдэх. Энэ сайн сүлдэх оруулах гэдэг. Тэгээд чадахгүй бол чимээс оруулахгүй гэж байна. Тэгээд доктор манайх гэж шүдэ та бүхэн ийм сайхан хөгжилтэй зүйлсийг сонсонгоо Сиамбигийн төвийг сонслоо гэж босоо хэдэн бацгаад гинэ. Арай мэндэ алтан гишүүн болсоор анх удаа яг лайвын дуртай төлөв сонсож байна. Гоёо гинэ. Янз бүрээс яг гоёо. Ийм юм болд юм да бид. Тэгээд хас басцгаа тэгээд нэг нэвтрүүлэг татж байгаа тий. За түрүүн чи яагаад дуусчлаа? Тэр яг ингээд дууссан шүү дээ. Хүчтэй өдөртөж байсан бололтой гэдэг дууссан. За тэрний хараас 41 минут тахгүй. За тэгвэл би хааж байгаагаар өөрчлөж идэх үү? За байж.
За ингээд Сиамбигийн түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хөндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань ивент тгчээр бол Монголын ажлын байрны үндэсний платформ Занга цэгийн хамт олон маань ажиллаа. Мөн ногоон ирээдүг хөгжүүл юурэтэй MMS компани хамт олон маань ажилласан. Та нэвтрүүлгээ NTV телевизээр болон Одмөндөр радио 83.3 107 хостолгоноор хүлээн аван сонслоо. За энэ хүн нэвтрүүлгийг бид бүхэнд бэлтгэх өргөсөн Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа. Лалибап юм бичсэн байхаа гэж байхгүй юу гэнэ. Намайг ч гэж байгаа байхгүй гэдэг. Дуусгах хэрэгтэй хэлээд. Дуусгах. Би чи яг хэрэг одоо дахиад явахаар байна шүү дээ. За дахиад явъя. Юмсаа чадахгүй биш. За чимээ инехгүй. За инехгүй. За энэ хүрээд Сиамбигийн түүх нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань ивент тгчээр Монголын ажлын байрны үндэсний платформ Занга эмээний хамт олон маань ажиллаа. Мөн ногоон ирээдүг хөгжүүл юурэтэй MMS компани хамт олон маань ажилласан. Та нэвтрүүлгээ NTV телевизээр болон Одмөндөр радио 83.3 107 хостолгоноор хүлээн аван сонслоо. За энэ хүн нэвтрүүлгийг бид бүхэн бэлтгэх өргөсөн Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхгүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандуулснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.